Нэг таны гэртээ хүний нүдэнд үзэгддэггүй гордом хой хүү амьдардаг. Монголчууд бидээ галаа зүгээр нэг дулаацуулах хэрэгсэл гэж үздэггүй. Гал гэдэг амьд бүр тодруулбал Монгол айлын гал голомтонд улаан дурдан бүжтэй 3 настай балчир хүү завлин судаа гэж өвгөд хэлэлцдэг. 3 настай хүүхэд ямар байдаг вүлээ? Өхөөрдөм, ирэх, бас их гордом хой. Аав ээж нь амттай юм эдэхтэй өвгт нь өгөх болов уу гэж нүдэн бүлтгнүүлэн хардаг да. Яг л тэрэн шиг галын бурхан айлын хүмүүс хоол идэхэд надад дээжийг нь өгөх болов уу гэж гордом хүлээдэг гинэ. Тиймээс л Монгол хүн хизээж галын бурханаас төрүүлж ам хүрдэггүй. Шин цай чанвал дээжийг нь шин хоол хийвэл өөх тустай хамгийн амттай хэсгийг нь болж бүтэж явъя гэд галдаа мөрөгдөг учир нь энэ гин. Галдаа өргөсөн эдээг түлэгдчихлээ гэж бүү хар. Харин гэрийнхээ хамгийн эрхэм гишүүнийг хооллоо гэж бодоорой. Гал голомт гэдэг зүгээр нэг үнс нурам биш ээ. Тулганы 3 хөл нь эцэг, эх, бэр гурвыг бэлэгдэж айл гэрийн бүтэн байхын бадалгаа болдог. Гал нь баярлсан айлын нүдний гал нь хүртэл сэргэж үүд нь өлцөйтэй байдаг гэдэг. Өнөөдөр та гэрийнхээ бяцхан хүүг баярлуулсан уу? Хоёр. Бидний дулаан хонож буй шалтгаан буюу галын хулгайч шүүх. Хараацаа шууны сүүл яагаад аз хэлбэртэй байдгийг та мэдэх үү? Энэ бол нэг зүгээр нэг тохиолдол биш. Бидний төлөөх золиос байж. Эртээ урдын цагт хүн төрлөختөн галгүй харанхуй хүүтэн ертөнцөд амьдарч байлаа. Гэтэл дээтэвд гал гэгч гайхамшигтай зүйл дөрвөлзэж байхыг хараад хэн нэг нь очиж авчрах хэрэгтэй болжээ. Хамгийн жижигхэн мөртлөө хамгийн зоригт хурдан шалмхай хараацаа шуу энэ хүн даалгаврыг үүржээ. Тэрээр дээтэвийн нэгэн айлын тооноор шумбан орж дөрвөлдсөн галаас нь хулгайлж зуугаад зүгтжээ. Гэрийн эзэгтэй энийг хараад уурлаж галын хайчаа шидэхэд хараацаа шууны сүүлийг хавчин тасдаж орхисон гинэ. Ингэж хараацаа шуу сүүлийн ац болгон байж хүн төрлөختөнд галыг авчирч өгчээ. Тэр цагаас хойш монголчууд галаа амьтай гэж шүтэж хайрлаж ирсэн. Шинэ айл үүсгэхэд хүүн ааваасаа гал хайрлаа гэж гуйж эцгийнхээ галаас таслаж авдаг нь удам залгахын бэлэгдэл. Галтай айлд галын тэнгэрээс гадна үүдэн тэнгэр, эдийн тэнгэр хамт заларж байдаг. Таны гэрийн гал өөдөө байгээ. 3. Вайпагаас илүү чухал коннекшн буюу галын тэнгэр. Бид орчин үед байранд амьдарч билет хэрэгэлдэг болсон ч гал голомт гэдэг ойлголт хизээж хуучрахгүй.
Яагаад монголчууд галаан дахихтан шар тус арих торог дурдан өргөдөг вэ? Яагаад мах эдэгтэй заавал 3 удаа огтлж галдаан өргөдөг вэ? Энэ бол баруунаар бол give and take буюу монгол заншлаар бол өгж байж авдаг орчлонгийн хууль бөгөөд хүний гарын алга тэнийг гэж сураа гэдэг сургаалаас үүдэлтэй. Өвгдийн сургаалаар бол галд 3 настай хүүгийн дүртэй бурхан оршдог. Тэр хүүг хооллож, баярлуулж байж, тухайн гэрийн энерги цэвэрлэгдэж, ажил үйлс нь бүтдэг гэж үздэг. Богино хавирга өргөвөл ажил хурдан бүтнэ. Бүдэрхий өргөвөл бүх зүйл саадгүй болно. Булуу чүмэг өргөвөл баяжин гэж үздэг байна. Энэ бол зүгээр нэг мухар зүйлсийг биш юм аа. Талархах сэтгэлээ илэрхийлж буй энэ юм. Галгалмтай хүндэлдэг айлын нүдний гал нь цогтой, сэтгэлийн гал нь халуун, хайрын гал нь бат бөх байдаг байна. Гал нь жаргалтай бол үүдэн тэнгэр нь баясаж, олзомгийн үүдэн дэлгдэг гин шүү. Гэрлээд тустай гарч буй залуус минь хормынхан үеэр аавынхан гэрээс гал таслаж авдаг ёсон мартваа. Тэр бол таны амьдралын асаагуур юм шүү гэж загнаар байна. Гал нь ямарваа эд шатах үзэгдэл эсвэл уг үзэгдлийн нэг үе юм. Аливаа зүйл шатахад сулрасан энерги нь гэрэл болж хувирж бас дулаан ялгаруулна. Гал нь гэрэл, дулаан, утаа ялгаруулж явагдах физикийн үзэгдэл, химийн урвал юм. Гэрэл, дулаан, утаа үнс нурмыг шадлагын бүтээгдэхүүн гинэ. Соёл иргэн шил ба гал. Хүндрэлтэнд хизээнээс галыг ашиглаж эхэлсэн нь тодорхойгүй. Гэнэт гал гарч чаддаг болсон байх боломжгүй тул анхандан аянга буух, ойн төмөр зэргээс болж шатаж буй модны мөчр зэргийг урт загуудан авчирч галын үндэс болгон хадгалж байсан болов уу гэсэн таамаглал бий. Одоогоор олдоод буй гал хэрглэж байсан хамгийн эртний уул мөрөн Өмнөд Африкийн агуугаас олсон. 150 мянган жилийн өмнөх уул мөр юм. Хүндрэлтэн галыг гэрэл дулаан гаргах, араатнаас биеийн хамгаалах, хоол хүнсээ болгох зэргээр ашигладаг. Энээс гадна гал нь хүний хөгжилд хүртэл нөлөөлсөн. Гал хэрглэх болсноор хүний уурэг тархины хэмжээ ихссэн. Хүндрэлтний сэтгэлгээний соёлд гал нь томоохон байр суурь эзэлдэг. Эртний грек болон хятадын гүн ухаанд галыг химийн элементийн нэг гэж тооцдог байлаа. Мөн галыг шүтдэг шашин байдаг. Гэхдээ гал нь гал төмөр, дайны гал гэх мэт үхэл, эвдэрлийг бэлэгдэх тохиолдол бий. Гал төмөр. Гал нь хяналтанд байвал хүндрэлтэнд асар их ашиг тус авчирдаг боловч хүний хяналтнаас гарах нь гайхамшиг авчрах тохиолдол бий. Гал төмрийг унтраахын тулд гал унтраагч гал төмөртэй тэмцэх газар хэрэг болно. Энэ гайхамшиг нь асар их нөлөөтэй юм.